өнөөдөр бол бурхан багшийн одоо 3 их төвцөнд давхарлцсан одоо бэлэгдсэн өдөр байна. Тэгэхээр энд бол одоо бурхан багшийн одоо гэгэрлийн хотог болсон нь одоо зуны ихэнх сарын шөнийн 15-ны одоо анх дугаар үүрээр буюу одоо өглөөний үүр дөнгөж тэмдэглэх үеэр одоо бурханы хотгийг олж төгс гэгэрэлд хүрсэн гэдэг. Тэгэхээр энэ төгс гэгэрэлд одоо хүрнэ гэдэг маань бол одоо ертөнцийн зүй тогтол юмс үзэгдлийн мөн чанарыг утгаар нь таньж мэдээд одоо эрдэм болгоныг хаталжуулсныг одоо төгс олж чадсан. Үүнийг одоо гэгэрсэн. Тэгээд одоо амтан бүгдэд энэ арга зам маань заазуурхсан учраас төгсгээс гэгэрсэн гэж ингэж үздэг. Тэгэхээр өнөөдөр бол одоо бурхан багшийн төгс гэгэрсэн одоо юм бэлэгдсэн дүүцэн өдөр байна. Тэгэхээр бид бол одоо бурхан багшийг шүтгэхдээ одоо бурхан багш одоо гэгэрч чадсан бол бид ч гэсэн одоо гэгэрч чадах юм а гэж ингэж үздэг учраас одоо бурханыг одоо шүтдэг, бурханыг одоо даган дуурайж одоо буйны чуулган одоо бэлгүүний чуулган тэр үгтнийг одоо төгс сурааснараа одоо төгс гэгэрч одоо чаднаа гэж ингэж үздэг учраас бурханы одоо замналаар замнаач ингэж шүтдэг юм а.